Созо Лук бидэнд 12 жилийн турш зовж шанасан эмэгтэйн түүхийг хэлж өгдөг. Эмэгтэй өөрт байсан бүх мөнгөө биеэ эмчлэхийн тулд зарцуулсан боловч бие нь уламжлалт орцоор байжээ. Эцэст нь эмэгтэй Есүст өөрийнх нь өвчнийг илааршуулж ангаах хүч чадал байна хэмээн итгэж найдана. Түүн дээр очив. Эмэгтэй Есүсийн хоримод хүрмэгцээ илаарсан ба өөрөө түүнийг маш тодоор мэдэрч байлаа. Гэвч Есүс түүнд эдгэрлээс ч илүү гайхамшигтай зүйлийг өгөхөөр шийдсэн байсан юм. Лук өөрийн сайн мэдээг грек хэл дээр бичсэн бөгөөд түүний бичээст Есүс эмэгтэй рүү эргэж очин "Охин минь, итгэлчин чамайг Созо болголоо. Амар тайван явдаа" хэмээжээ. Созогийн үг нь бүрэн дүрэн эдгэрэх гэсэн утгатай үг ба зөвхөн бие махбодын эдгэрлийн талаар яриаг байжээ. Есүс тэрхүү эмэгтэйг бүтэн болгов. Бие махбодын хувьд сүнслэг байдлын хувьд мөн сэтгэл зүйн хувьд Есүс түүнд тайвширлыг өгчээ. Та бие махбод сэтгэл зүй сүнслэг байдлын хувьд эрүүл амьдрахыг хүсэж байна уу? Та дотоод амар амгалангаа хадгалахыг хүсэж байгаа юу? Хэрв тийм бол мөнгө болон амьдралын хэв маяг хөөцөлдөх цагаа багасгаарай. Харин оронд нь Есүсийн өгч чадах Созог эрэлхийлээрэй. Бид Бурханд 10% болон хандив өргөлөө өргөх үедээ түүнээс биднийг бүтэн болгохыг гуйцгаая. Мөн амьдралын хэв маяг болон материалын зүйл хөөцөлдөх цагаа багасгаж Есүст илүү их цагийг зарцуулахад туслаач хэмээн гуйгаарай. Өөрсдийгөө адагт харин Бурхныг нэгт тавьцгаая.